газрын асуудал яригддаг. Тэгэхээр энэ цаг биш манай хотын дарга хүрэлцэн ирсэн байна. Та бол ямар нэгэн байдлаар хүүхдийн зааг хэлж байгаа учраас энэ асуудлыг бол бодож төлөвлөсөн байгаа байх гэж найдаж байна. Энэ төр яг энэ цаг үчи амлалтыг авах гэдэг шүү. Амлалт саад хүчинд очихгүй байх гэж найдаж байна. Яг төрийн захиргааны байгууллага бол энэ сайхан саналыг бол дэмжиж бүх талын одоо дэмжигийг үзүүлэх ёстой шүү дээ. Ер нь. За газрынхын асуудал байд юм уу, зөвшөөрөл нь байд юм уу, бусад одоо бүх төрлийн ажлыг зохион байгуулах төрөмний хэлдгээр малайлалд оролцох ёстой гэж. Тэр утгаараа тасганы яван дээр одоо манай чулуун сайд, соёлын сайд бас хөвсөлт гаргасан. Ер нь соёлын яам байгуулагдана гэдэг маань өөрөө энэ соён гэгэрүүлэх ялангуяа соёл урлагийн салбарыг нарт олонд түүгээрээ дамжуулаад энэ нийгмийн одоо тийм зөв одоо ухамсарыг одоо бий болгох тал дээр бол их манлайлж оролцохтой юм онцгой салбар л да. Тэгээ энэ утгаараа нийс Улаанбаатар хотын зүгээс бол бид энэ соёлын яамныхаа сан санаачлагыг за хүсэлтийг бол одоо бид нэр биелүүлээд ирсэн байгаа. Чулуун сайдтай би энэ батламжийг гардуулаа өгсөн дээр баха. Чулуун сайд байгаа. Хүчтэй фондыг санаачлагч шиг. Соёлын яамны маань хүмүүдийг төлөөлж чулуун сайдыг гэрч болох гэж шүү. Тийм байна. За батламж уншсан дээр баха. Хотын даргатай. За батламж Монгол улсын соёлын сайд чулуун танаа. Монгол улсын засгийн газрын 2020-24 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн үндэсний бахархал Монгол өв соёлыг өвлүүлж олон улсын стандарт шаардлагад нийцсэн соёлын барилга байгууламжид барьж ашиглалтанд оруулах зорилтын хүрээнд хүүхдийн номын сон, хүүхдийн театрыг цогцлбор барихад зориулж Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт 11,000 м2 буюу 1.1 га газрын асуудлыг шийдвэрлэн гэрчлэжүүлэх ажил босон тул батламж олгож байна. Газар нь олгогдсон шүү. Сая бид нар хараатаа баг мэдсэн юм шиг асуудал шүү дээ. Тийм байна шүү дээ. Тэгэхээр Энэ бас сюрприз байлаа. хэлгүй яах юм бэ? Өнөөдөр бол Улаанбаатар систем байгуулалтууд бол өнөөдөр газрын асуудал гэдэг бас ямар хэмжээнд бас асуудалтай байгаа. Тэгэхээр өнөөдөр маш сайхан дэмжлэг маш том бас хөрөнгө оруулалт гэж би ойлгож байна. Тэгэхээр өнөөдөр Сумын хавзар дарга шинэ жилийн өдөр бас мэдээж та хүүхдийн төлөө фондын он цагийн түүхэнд Савро спортын зэтгэлтэн манай ард түмний сайхлын үнэлдэг аврагтай баг насны хүүхэд насны чиг та маш